Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад улсаас бусад улс орнууд тавьсан тарифа 90 хоногийн хугацаатаагаар хойшлуулахаа мэдэгдэл. Ингэснээр Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл өнгөрсөн 7 хоногт маш томоохон өсөлтүүдийг үзүүлсэн ба Nasdaq индекс нэг өдрийн дотор 12%-аар, S&P индекс 9.5%-аар өссөн билээ. Америк нэгдсэн улсын зүгээс бүгд найрамдах Хятад улсын бараа бүтээгдэхүүнүүдэд 145%-ийн татвар ногдуулахаа зарласны дараагаар Хятад улс Америк нэгдсэн улсад 125%-ийн хариу тарифыг тогтоогоод байна. Түүнчлэн бүгд найрамдах Хятад улсын зүгээс газрын ховор 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улс руу экспорт хийхээ төр зогсоосон байна. Үүнээс шалтгаалаад газрын ховор ашиглагч томоохон салбарууд болох технологийн салбар, цэрэгэн үйлдвэрлэл, хагас амжилтлагчийн салбарын хувьцаанууд Америк нэгдсэн улсын зах зээлээр унах эрсдэлд ороод байгаа юм а. Та геополитик болоод олон улсын хөрөнгөний зах зээл болж буй үйл явдлуудын дүгнэлтийг авч хөрөнгөний зах зээлд оролцохыг хүсвэл миний доор харагдж байгаа брокеруудын дугаард амжилт холбогдорой.